Одоо тэгвэл тухайн үеийн нийгмээс авсан траума, нийгэм гэдэг чинь айл болгонд л түлхүү байсан үйл явц ингээд яваад байна. Энэ нь том болсон хойно, нас биеинд хүрсэн хойно өөрсдөө гэр бүл зохиосон хүмүүсийн хувьд эмэгтэйд нь хамгийн аюултай шинж тэмдгээр илэрж байгаа засгүй л болохгүй ямар үйлдэл зан авир байна. Эмэгтэйчүүдэд ийм аврагч зам байна. Тэ нөхрийн ч өмнөрөө орчдөг, хүүхдийн ч өмнөр нь орчдөг. Энэ аюу их байт юм байна. Энэ маань нь штэ бага насны яг үндэ трауманы хариу үйлдэл. Тэ хариуцлагыг хэтэрхий бага наснда үүрцэн. Нөгөө би хэлж штэ ээж аав нь гэртээ тогтоогүй, тэ байхгүй. Ер нь гэр орны аюулгүй орчин алдагдчихээн тархинд юу вэ? Миний аюулгүй хэрэгцээ хангагдахгүй байна. Гэхдээ би өөрөө яах ёстой вэ? Өөрийгөө хамгаалагч болж, мундаг болж өсөх ёстой гэдэг далд тухамсрын тэр ойлголт сууж штэ. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтлөгч Аймаа байна. Хөтөж подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноо танилцуулъя. Психосоматик судлаач эмч Жайнаг зочноор ирж байна. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Психосоматик судлаач эмч гэж байгаа. Таны харин үндсэн мэргэжил анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг хавдар судлаач эмч мэргэжлэр төгссөн. Одоо болохоор сэтгэл зүйн шинжилгээ ухаан, дээрэс нь одоо яг энэ анагаахын шинжилгээ ухааныг холсон ийм Монголд бол шинэхэн шинжилгээ ухааныг хөгжүүлээд явж байгаа ийм хүн байна. Юун түрүүнд та хөтөж подкастын сонсогчдод, Хөвтөнгөр радиогийн сонсогчдод психосоматик гэж ямар шинжилгээ ухаан байна вэ гэдгийг нэг тайлбарлаж өгөө. За психосоматик шинжилгээ ухаан гэдэг маань хүний сэтгэлийг, биеийг хамтд нь судалдаг шинжилгээ ухаан байгаа. Хүний сэтгэл санаа, сэтгэл зүй, бие махбодод яаж нөлөөлж байгаа, мөн хүний амьдралд яаж нөлөөлдөг энэ хамаарлыг хамтд нь авч судалдаг ийм шинжилгээ ухаан байгаа. Тэгээ энэ шинжилгээ ухаан маань гадаадд болохоор хөгжсөн шинжилгээ ухаан байд юм байна. Психосоматологч эмч нар гэдэг одоо клиник болгон дээр нь байд юм байна. Тэгэхээр одоо манай Монгол улсад ч гэсэн энэ шинжилгээ ухаан цаашдаа үнэхээр хэрэгтэй. Яагаад гэвэл хүн болгон өнөөдөр ойлгоцсон байгаа. Хүний сэтгэл өвдөхөр бие махбод дагаж өвддөг юм байна тий. Бид нар ингээ өвдөхөр дандаа ингээд эргэтэн системүүдийг дангаар нь эмчлэх гэж ийм угаад яваад байгаа өвчин аргагчаад байна тий. Тэгэхээр энэ салшгүй холбоотой энэ шинжилгээ ухааны хөгжих нь бол үнэхээр шаардлагатай, хэрэгтэй байна. Тийм болохоор би энэ шинжилгээ ухааныг сонирхоод судлаад явж байгаа. Одоо манай Монгол ухаанд ч гэсэн ходоод нь өвдлөө гэхэд аргагүй сүүлийн үед сэтгэл санаа их докторгүй байсан. Тэгэхээр ингээд ходоод өвдөж байгаа юм байна гэл хүүхдүүд аав ээжээсээ удаан хугацаанд хол байхаар илгэн нэмтэрлээ тий хүүхдүүдтэйгээ ингээ уулзахаар илгэн дэвтэнж гэдэг юм уу эртдээр үеэсээ ер нь сэтгэл санаа бие хоёр нэг гэдгийг ингээд бүр шинжилгээ ухаан хөгжөөгүй байхад ингээд яриад эхэлсэн байсан байна. Энэ нь одоо орчин үед яг ингээд шинжилгээ ухааны үндэстэйгээр хооронд нь холиод хамтдан судалж байгаа шинжилгээ ухаан гэж ойлгож болох юм. Яг тийм. Тий хамтд нь ерөөсө салгадаггүй хамтд нь судалдаг. Одоо зүрхэн өвдлөө гэхэд сэтгэл санааны байдал юунаасаа шалтгаалж үүссэн бэ гэдгийг хамтд нь авч үздэг. Тийм ийм шинжилгээ ухаан. Та хавдар судлаач эмч мэргэжилтэй ангаах одоо ийм суйртай. Энэ ангаахын суйрыг мэргэжлийн эмч мэргэжлийг одоо энэ психосоматикта хослуулахад тухайн үед арай нэг энийг нэмэх ёстой байсан юм байна. Энэ нэрээ дутуу байсан юм байна гэж хамгийн түрүүнд ойлгож авсан ийм одоо үзүүлэлтүүд гэдэг юм уу? Энэ нь юу байсан бэ? Надад би болохоор юм байгаа байхгүй. Ягаад энэ шинжилгээ ухааныг ингээд сонирхоод ороод явж байгаа вэ гэхээр миний аав маань өөрөө илгэний хавдраар өнгөрч исэн. Тэгээд одоо илгэний вирустай хүмүүсийн ягаад зарим нь вирус нь намжмал эдгэрээд байна, зарим нь ягаад маш хурдан хугацаанд хавдар болж шилжээд хавдраасаа маш хурдан хугацаанд тий сүлийн шат руугаа ороод ийн гэд энэ асуултын тэмдэг надад үлдсэн байгаа. Тэгэхээр би өөрөө нөгөө хавдрын эмч байгаа штэ. Тэгээ нэг юм надад дутуу санагдаад идэг. Үргэлж дотроо нэг асуултын тэмдэгтэй үлдчихдэг. Тэгэхээр
яг энэний шалтгааныг би психосоматик шинжилгээ ухаанаас олж ойлгосон байхгүй. Тийм миний аавын илэгний хавдар дан вирусны шалтгаан гэж хэлэх нь тутмаг болж байсан. За тэгээд би араас нь ингээд аавыгаа бас ингээд судлаад бодоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь илэг өвдгөөр нөгөө уур бухимдал илгэнд нөлөөлдөг гэж байгаа тий. Хитрхи миний аав шудраг хүн байсан. Тэгээд айгүй зөөлөн тий хүнийг одоо ингээд хайрладаг хүн байгаа байхгүй. Хүний шудраг бус байдлыг ингээд дотроо төвчдөг. Дотроо төвчнө гэдэг чинь уур бухимдлаа дотроо хадгалж байгаа тий. Тэгэхээр энэ байдлууд нь илгэнд нөлөөлсөн нөлөөлдөг гэдгийг судалдаг шинжилгээ ухаан маань психосоматик гэдгийг ойлгоод тэгвэл бүх өвчин дээр ийм учир шалтгаан байд юм байна. Энэ бол өстой хамтдаа судлах өстой шинжилгээ ухаан байгаад нь баярлаад тэгээд энэ шинжилгээ ухаан руу ороод явж байгаа. Тэгээд хүмүүстэй ажиллаад явж байгаа. Тэгэхээр хүмүүсийн одоо янз бүрийн өвчнүүдийн тий шалтгаанууд одоо маш олон шалтгааны нэг нь биднэрт ингээд ангаахын оюутан байхдаа заадаг байсан сэтгэл санаа стресс нэг шалтгаан болж явдаг. За тэгээд буруу хооллолт нэг шалтгаан, ахуйн тий амьдралын чанар тий одоо ингээд вирус бактери гэж зөндөө юм байгаа шүү дээ, хорд зуршил гэдэг тий. Тэгээд биднэрт ингээд яг сэтгэл санааны шалтгаан яаж нөлөөлөх үү гэдгийг ер нь бол яригдаагүй. Миний санаж байгаагаар ярьсан ч ер нь тутмаг яригддаг. Дандаа бид нар чинь нөгөө эмгэг зам гэд вирус, бактери, химийн нөлөө тэрийг ингээд судлаад явцсан байдаг байхгүй. Тэгмүүд одоо өнөөдөр эмчнэр маань зөвлөхдөө ихэнхдээ хооллолтыг тий амьдралын хэв маягийг асуугаад идэг. Сэтгэл санааг айгүй хамгийн сүүлд нь асуух ч юм уу бараг асуудаггүй. Энэ маань бидний нөгөө сурсан арга барил маань ийм учраас. Гэтэл сэтгэл санаа гэдэг зүйл чинь маш том шалтгаан гэдгийг ойлгосон. Одоо сүүлийн үед психосоматик шинжилгээ ухаанд бүх өвчний нийт 80% шалтгаан нь сэтгэл зүй гэж тодорхойлсон. Гэтэл бараг 100% гэд сүүлийн үед тэгж байна. Яагаад зарим эмчнэр шинжилгээ ухаанч хүмүүс хэлж байгаа вирус, бактери чинь халдварт өвчин штэ. Эн чинь психосоматик ямар нэгэн сэтгэлийн шалтгаан байхгүй гэж тайлбарлаж байгаа. Гэтэл би үүний эсрэг. Яагаад гэвэл бидний энэ оршихуй ертөнц энэ амьдрал дээр явж байгаа вирус, бактери байж л байгаа. Өмнө нь ч байсан, одоо ч байна, ирээдүйд ч байгаа. Гэтэл яагаад цаавал нэг нь өвдөөл нөгөөх нь зүгээр л хөнгөн тусаад байгаа юм бэ? Ханиад. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйтэй шалтгаан одоо холбоо хамааралтай байд юм байна. Хүний сэтгэл санаа амар амгалан биш болох юм бол хүний тарих яах вэ? Амар амгалан биш. Тэ? Хүн юмд хитрхи санаан зовно, ургуулan бодно. Тарамттай ийм мэдрэмж байна штэ. Санаан зовоод ургуулan бодоод байгаа хүмүүс яах вэ? Нойр алдагддаг штэ, тэ. За ингээд энэ маань стресс байгаа. Стресс гэдэг зүйл чинь зүгээр л нэг мэдрэмж бол биш байхгүй. Энэ чинь мэдрэлийн тогтолцоо хэд ачааллаж симпатик мэдрэл ачаалтаа болдог. Симпатик мэдрэл. Энэ үед яадаг вэ гэхээр тэр стрессийн гормонууд маань ялгардаг. Мөн үү? Тэгэхээр стрессийн гормонууд за нэг жишээ кортизол гормоныг хэлэхэд кортизол гормон чинь дархлааг дарангуйлдаг байхгүй юу? Тэгэхээр дархлаанд дарангуйлсан стрессийн дарамттай хүний дархлааны систем нь яаж ажиллах вэ? Ханиад вирус гаднаас орж ирлээ. Хэрийн ажиллаж чадах уу? Чадахгүй. Тэгэхээр энэ халдварт өвчин хүртэл психосоматик шалтгаануудтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ миний сэтгэл санаа амар амгалан бол миний дархлааны систем, миний бүх бие махбод бодисын солилцоо хэвийн ажиллана. Тэ? Дархлаанаа сайн байна. Гэтэл миний стресс сэтгэл санаа минь амар амгалан биш бол дархлааны систем тоглолттой
Тэгээ би ханаад хүрэмдгүй, би султаа, үе өвддөг. Өвдсөн ч эдгэрэх хугацаа маань удаан. Ийм доолдолтой болох юм байна. Тэгэхээр энэ сэтгэл санаа, бие махбод хоорондоо ийм шууд хамааралтай болчихж байна тий. Тэгэхээр одоо би ингээд халдварт өвчин хүртэл яг үнэндээ стресстэй хүн тэг юмд санаа зовсон хүн ер нь бол заавал нэг ханад хүрчдэг байхгүй. Тийм. Тэгэхээр сэтгэл санаа бие махбод бол ингээд нэг энийг ингээд хамттан судлах ийм шинжлэх ухаан маань психосоматик шинжлэх ухаан одоо ингэж явж байгаа л ер нь бол аавыгаа тий алдаад ерөнхийдөө өөрөө бас сэтгэлээр хямраад энэ шинжлэх ухаан руу ороод сонирхоод илүү судлаад тэг хүмүүс бол ерөнхийдөө сэтгэл санаан дээр л маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Тэгжижил бидний бие махбод эрүүл бодисын солилцоо маань хэвийн үйл ажиллагаатай амьдрах одоо боломж. Бид нарыг хүүхэд байхад хүүхдийнхаа аав ээж нар сэтгэл санаанд анхаарна тухай нийгмээрээ нийтээрээ их ойлголт их бага байсан. Хоол нь байж байвал, аюулгүй гэр орон нь байж байвал, өмсөх хувцс нь байж байвал за одоо болоо доо аав ээж одоо хүүхэд гаргасан үүргээ биелүүлээд ингээд болчлоо гэж үзэж байна. Гэтэл өөрөөсөө том болоод аав ээж болоход хүүхэд насны сэтгэл зүй, хүүхэд байхад одоо тийм ээ авсан тэр мэдрэмж хүмүүжил насан туршид хүнд хадгалагдаад үлдсэн байдгийн байна. Тэр нь тэгээд одоо хүний төрөлхийн биш ч гэсэндээ ийм зан чанар болоод ямар хүн болох уу, ямар амьдралын чанартай яаж амьдрах уу гэдэг төртөл нөлөөлдгийн байна гэдгийг одоо ингээд ойлгоод байгаа гэж би хувьд одоо ээж болсон хүний хувьд ингэж бодоод байгаа юм. Одоо энэ трауманы тухай танаас асуумаар байгаа. Траума гэж юм нь яг монголоор тийм ээ энгийнээр ингээд хөрвүүлээд хэлэхэд яг тодорхойлт нь яг юу юм бэ? Миний бодлоор нэг юм сэтгэлийн шарах юм уу гэж бодоод байгаа. Энэ тал дээр бидний үеийнхэн бол биднээс дээш үеийнхэн бол ихэнхдээ сөрөг хандлагатай байна. Юу нь траума? Бид нарт чинь тэгэл өсөд тойрнол биднэрт л юм байгаагүй. Одоо сүүлийн үед ингээл юм сонсгын хэрээр маяглах гэж зүгээр. Гэл те чадахгүй юм аа. Би трауматай гэж далимдуулаад нэг шалтгаан болгодог үг юм биш үү гэдэг нэг юм болоод байна. Гэтэл би зөвхөн өөрөөрөө дамжуулаад үзэхэд хүүхэд насанд гэмтсэн одооны хэллэгээр хэлээд байна гэмтсэн гэж тухайн үед айсан айдас тухайн үед болсон процесс шүн яагаад тэгвэл ингээд надад одоо хүртэл ингээд зүүдлэгдээд байдгийн гэд өөрөөсөө би асууж байгаа юм. Гэтэл одоо та энэ психосоматик гэдэг яг энэ шинжлэх ухааныг сэтгэл зүйтэй хослуулад судалсан хүний хувьд энийг яаж шинжлэх ухаанчаар тайлбарлах вэ? За траума гэдэг маань ер нь бол гэмтэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн шарах. За энийг хүмүүс маань ингэж ойлгодог. Сэтгэлийн гэмтэл тухайн үед болдог процесс дараа нь энийг хүн мартдаг гэж боддог. Гэтэл би биштэй хүмүүстэй ажиллаж байгаа тий ер нь бол далд хумсрыг хамгийн эерэг түвшинд хувиргах гэдэг ажил хийдэг байхгүй юу? Хизээч тарих мартдаггүй юм байна. Бүр нэг бүрчлэн бүртгэж авдаг. Нэг бүрчлэн тэрийг эргээд яагаад бүртгэж авч байгаа вэ гэхээр энэ тархины тэ өөрийнхөө үндсэн үүрэг эзнээ хамгаалах үүрэгтэй. За тэгэхээр траума гэж байхгүй гэж байгаа хүмүүс бол сэтгэл санаа зовлонтой байдал тэр хүнд байна уу? Магадгүй байна. Төгшөмтгий байдал байна уу? Амьдрал дээр нь ямар ч асуудал байхгүй мөртлөө хүүхэд маань тэгчих вийдээ ингэчих вийдээ гэл төгсөж гин, айж гин. Сэтгэл санаа нь ургуулan бодож гин. Энэ маань юу вэ гэхээр энэ маань трауманы хариу үйлдэл. Трауманы хариу үйлдэл юу вэ? Тархи маань тэр тухайн баг байхдаа авж исэн сэтгэлийн шарахыг эзнийхэн амьдрал дээр дахин орж ирэхээс нь хамгаалсан сэтгэлийн одоо хариу урвалуудыг үүсгэсэн байдаг. Төгшөлт гэдэг маань юу юм бэ гэхээр төгшөлт хамгаалж байгаа байдал байхгүй. Бид нар нэг юмнаас айж байгаа бол айж байгаа юм руугаа бид нар зоригтой алхаж чадах уу? Чадахгүй шүү дээ. Бидний өмнө нэг арслан гараад ирлээ гэж бодъё л доо. Энэ яг тухайн үед би
цочирдож миний тарих шийдвэрээ гаргадаг зүхт. Би айж байгаа болохоор зүхтах шийдвэрээ гаргаад зүхтж ийн мөн үү? Энэ маань тархины гаргаж байгаа одоо шийдвэр. Тэгэхээр энэ аюултай зүйл шүү. Энээс зүхтах ёстой гэж байгаа. Тэрэн шиг. Тэгэхээр далд ухамсар гэдэг зүйл маань тэр яг баавга гарч ирээл би айх мэдрэмж төрөөд ийн үү? Ээж нь зодоод айх мэдрэмж төрөөд ийн үү? Энийг ялгадаггүй. Мэдрэмжээр нь ялгаж тарих маань өөрийнхөө хамгаалах урвалуудыг үүсгэж зүгээр айдас зан төлөв үүсгдэг. За, итгэлгүй хүүхэд яаж төрдөг вэ? Итгэлгүй хүн яаж төрдөг вэ? Олны өмнө гараад сандраад зүрхэн пал гэл цохол бие барайл чичрээл байгаа тийм. Энэ хүн өөрөө албаар тгий гэж бодож ийн үгүй шүү дээ. Тэр хүн олны өмнө гараад үг нь бол тэр хэлэх юмаа хэлхийг хүсэж байгаа. Тайван байхыг хүсэж байна. Гэтэл энэ яагаад вэ гэхээр энийг далд ухамсар тэр тарих маань автоматар хариу үйлдэлүүдийг гаргаж ийн. Яагаад гэвэл тархинд юу гэж бүртгэгдсэн бэ? Олны өмнө гарах нь аюултай. Эсвэл ичгэвтэр байдалд орохоос нь хамгаалж яв. Зогт битгий гар олны өмнө юм ярих нь аюултай гэдэг далд ухамсарын бүртгэж авсан нэг бүрчлэн зан төлөв болгож стратеги боловсруулсан байдаг. Тэгэхээр тэгвэл тэр итгэлгүй олны өмнө гараад сандардаг хүн маань ийм хүмүүстэй ажиллаж үзэхэд энэ засрах уу гэвэл засарж байна. Далд ухамсараар нь ороод үзэхэд магадгүй олны өмнө 5хан настай байхдаа шүлэг уншаад гараад ирлээ. Энэ үед яасан бэ гэхээр шоол уулж байсан. Тэр үед сэтгэл нь гэмтэж гин үү? Гэмтэл байх. Тэр хүн ичгэвтэр байдлыг мэдэрч гин. Ичгэвтэр мэдрэмж маань би эвгүй байдалд орлоо гэдгийг зүрх сэтгэл маань мэдэрлээ. Тарих үнийг ойлгох уу? Ойлгоно. Тарих яах вэ? Дараа нь олны өмнө гарах нь эзэнт ийм хэцүү мэдрэмжийг үүсгдэг аюултай зүйл учраас үүнээс нь хамгаалъя. Тэгээ дараа нь тэр хүн яагаад олны өмнө гарахдаа ийм байдалд ордог өөрөө ойлгодоггүй. Би ингээд сандраад иддэг ямар учиртай ингээл тэрийг мэддэггүй. Тэгсэн чинь ажиллаад үзэх юм бол тэр 5 настай хүүхдийн траума байдаг. Тэгэхээр трауманы хариу үйлдэл гэдэг маань өнөөдрийн амьдрал дээр сөргөөр үр дагаврууд гарч байгаа зан төлөвийн хариу үйлдэлүүд байна. Жишээ нь төвшимтгий хүн трауманы хариу үйлдэл нэг өдөр босч ирлээ. Сэтгэл санаа өөдрөг маргааш нь босч ирлээ. Сэтгэл санаа нь унтсан, ууртай. Энэ юу вэ? Энэ трауманы хариу үйлдэл. Тэгэхээр бид нар яг ингээд бодлороо, логикоороо энэ маань энэ трауманаас болсон, тэр маань тэр трауманаас болсон гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ялгаж залгахгүй бид нар тэрийг мартсан байгаа. Гэхдээ энэ маань далд ухамсарт нэг бүрчлэн архивлагдсан, хадгалагдсан байдаг. Тэгэхээр яг өнөөдөр хэрвээ та төгсөж ивэл амьдрал дээр нь яг бодит төгшиг саяны жишээгэлсэн шүү дээ. Арслан гарч ирсэн үед хүн айдаг шүү дээ. Энэ бол бодит мөн үү гэвэл мөн шүү дээ бодит. Яг тийм хэмжээний бодит зүйл байхгүй мөртлөө төгсчихвэл энэ хэвийн үү? Хэвийн биш. Энэ юу юм бэ? Тархинд бүртгэгдсэн тэр бага насны ч юм уу ямар нэгэн амьдралын траума байна. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтөн ч юм уу бид нар ингээд үгүйсгээд энэ бол боломжгүй гэсэн зүйл биш. Энэ бол хүн болгон дээр байдаг. Өнөөдөр одоо тэр бид нарыг загнаад байгаа тэр ээж авууд одоо юун траума бид нар тийм траума юм байхгүйсэн. Бид нар ингээд зодуулаад үсчихсэн болж исэн гэж хэлдэг. Гэтэл яг үнэндээ тэр хүн өнөөдөр ургуулan бодож хүүхдүүд дээрээ ингээд хэд хяналт тавих гад иддэг Яагаад хяналт тавих гад байгаа юм бэ? Нэг айдас байгаа байхгүй юу? Тэр алдах үедээ гэдэг айдас байна. Тэгэхээр алдаа гаргах нь аюултай гэдэг тэр хүн траума байна гэсэн үг. Тэгэхээр өөрийн траумаг өөрөө ингэ сэтгэл нь мэдэрсэн учраас хүүхдүүд дээрээ тийм алдаа гаргаж
тийм байдалд орхоос нь өөрийгөө бай тухай хүүхдүүдийг хамгаалах гэдэг нь тэр хүний травманы хариу үйлдэл байхгүй юу. Тэгэхээр ер нь бол маш их байдаг травма. Тэгэхээр энэ талаар хүмүүс судлаасаа гэж би хүсэж байна. Тийм. Одоо ажиглаад байхад нийгэмд эд ажил хийж аваа. Бидний үеийн насны хүмүүсийн зан төлөв зарим тохиолдолд их адилхан байгаад байдаг та. Хүнээс үг сонсдоггүй. Тэгэл нэг юм бухимдамтгай одоо өөрөөрөө байдаг ч гэдэг юм уу. Мэдхгүй нэг юм төстөө чанар байгаад байдаг. Энэ тэгвэл хувь хүнээс гадна нийгмийн бидний хүүхэд байхад өссөн үеийн ийм травма ингээ бөөнөрөө нийтээр ингээ нийгэм болоод хамраад яваад байна гэж байх уу? Ер нь одоо ингээд нийгмээс авсан травма гэж мэдэж байна. Гэхдээ биш дээ. Хүн хэрвээ би эсвэл та тий травманыхаа 80% хүүхэд насны гэр бүлийн орчноос авдаг. Гэр бүлийн орчин гэхээр аав ээжээс авч байгаа. Аав ээж нь ханаас авч байгаа. Аав ээж нь магадгүй сэтгэл санааны тавгүй байдал нийгмээс шүү дээ тий. Бидний нөгөө 90 оны үед чинь бид нар нөгөө гэртээ бараг л ихэнхэн ганцаараа өссөн шүү дээ. Тий аав ээжүүд ажилгүй болцсон. Тэгээд амьдрахын тулд 8-андаа гарч ирсэн тий. Тэгэхээр энэ үед чинь тэр аав ээжүүд маань мэдэрч исэн тэр дарамт, тэр стресс тухайн үед те хүн сэтгэл зүйчдээр очиж стрессээ гаргана гэдэг байх. Тийм зүйл байхгүй, бясалгал байхгүй. Ер нь бол бид нарыг ингээл загнаал те. Ер нь бол тэгжил өсгсөн шүү дээ. Бид нар бол загнуулаагүй хүмүүс бараг л ховор байх уу. Тийм. Тэгэхээр тэр хүмүүсийн нийгмээсээ авсан цочрол дарамт байдал нь хүүхдүүд хамт ер нь бол туулж исэн гэж би боддог. Яг гэвэл өнөөдрийн надтай үйлчлүүлж байсан 30 эд настай, 40 эд настай хүмүүс чинь тухайн үед хүүхэд штэ 90 онд тий 90 онд. Тэр хүмүүсийн травма нь болохоор ер нь бол яг ялдчихгүй аав ээж гэр бүлийн орчин. Аав ээж нь гэртээ байхгүй, хоёулаа ажилдаа явцдаг. Тэгээ эсвэл ганцаараа өсөх юм уу? Эсвэл загнуулдаг. Яагаад загнуулж байгаа вэ гэсэн чинь аав ээж эрэхтэй нөгөө гэрээ цэвэрлсэн байх хэвээр, дүүгээ маш сайн харсан байх хэвээр, хоолоо хийсэн байх хэвээр, хичээлээ хийсэн байх хэвээр. Гэтэл тэр чинь хүүхдийн хэмжээнд хүүхдийн ертөнцийн чинь том хүнээс ялгаатай шүү дээ. Биднээс тэгэхээр хүүхд чинь тогломоор байдаг, өөрөөрөө баймаар байдаг, хайрлуулж эрхэлж өсмөр байдаг ийм хүсэл байгаад байдаг. Энэ хүслийг биелүүлж явбал хэрвээ аав ээжүүд ирээл нөгөө хоол байхгүй гэр орон заваан байвал тэгэл учиргүй загнуулал хамгийн муухай хүүхдээ болол хуурчиж байгаа тийм. Тэгэхээр энэ байдал маань эргээд өнөөдөр бидний амьдрал дээр ямар травма үүсгэж байна гэхээр хүний үгийг сонсч чаддгүй травма. Яагаад вэ гэхээр тэр чинь баг байхдаа ингээд чи дутуу энийг сайн хий гэд хүмүүжүүлсэн. Тэгэхээр бид нар маш сайн хийх ёстой гэдэг код байна бид нарын тархинд. Тэгэхээр энийг нийгмээс шаардаад байдаг. Ингээл юмыг ингээд шүүмжлээд тэгснэ өөрийн дутагдaltaй талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл энэ бол травма. Тийм. Намайг хэрвээ хүн тэг шүүмжлээд ивэл сонсож чаддаггүй байх байдал маань травманы хариу үйлдэл байхгүй юу? Тийм. Одоо тэгвэл тухайн үеийн нийгмээс авсан травма, нийгэм гэдэг чинь айл болгонд л түлхүү байсан үйл явц ингээд яваад байна. Энэ нь том болсон хойно, нас биеинд хүрсэн хойно өөрсдөө гэр бүл зохиосон хүмүүсийн хувьд эмэгтэйд нь хамгийн аюултай шинж тэмдгээр илэрж байгаа засгүй л болохгүй ямар үйлдэл зан авир байна. Нөгөө талдаа эрэгтэйд нь айлын тэргүүн аав хүний хувьд үнэхээр засгүй болохгүй энэ ийм айхтар травма үүсгэж энэ нь гэр бүлд нь ингэж нөлөөлж амьдралд нь ингэж нөлөөлж байгаа гэсэн зан амируудыг та хүүсээр нь хэлж өгч болох уу? Одоо эмэгтэйчүүдэд ийм аврагч зам байна. Тэ нөхрийн ч өмнөрөө орчдөг, хүүхдийн ч өмнөр нь орчдөг энэ аюу их байт юм байна. Энэ маань нь штэ бага насны яг үндэ травманы хариу үйлдэл. Тэ хариуцлагыг хэтэрхий бага наснда өөрчлөсөн. Нөгөө би хэлж штэ ээж аав нь гэртээ тогтоогүй тэ байхгүй эсвэл тэр үед өстөө нэр архиталт их байсан юм болов. Ер нь бол аав нь арх угаад орж ирээд тэр үед би ингээд айгаад тэ айж гин. Ер нь гэр орны
аюулгүй орчин алдагдчихээн тархинд юу вэ? Миний аюулгүй хэрэгцээ хангагдахгүй байна. Гэхдээ би өөрөө яах ёстой вэ? Өөрийгөө хамгаалагч болж, мундаг болж өсөх ёстой гэдэг далд тухамсрын тэр ойлголт сууж штэ. За энэ нэг байна. Нөгөө талд ээж аав маань ядран зовон биднийг одоо ингэж өсгөж чинь гэдэг бүр ингэж гүн суугаад байгаа. Тэ? Энийг хоёр дахь зүйл байна. Тэнгуудаа тэгэхээр би зөв байх ёстой, сайн байх ёстой, би туслах ёстой, би ядаж нэмэртэй бай гэд энэ драманы хариу үйлдэлүүдийн эерэг талууд маш их байгаа. Энийг би одоо ингэж энэ хүмүүжлийг би шөмжлөхгүй. Энийг сайн таад одоо ингэ дайчин чанар те өөрийнхөө амьдралыг авч явдаг байдлууд нь маш сайн байдлаараа ингэ байгаа. Сөрөг байдал нь юу вэ гэхээр өөрийгөө орхичод байгаа байхгүй. Тэ хүүхэд маань, нөхөр маань, ээж маань, аав маань, дүү маань ерөөсөө өөрөө хаана вэ гэсэн чи өөрөө ерөөсөө байхгүй. Хамгийн сүүлд нь тэгээд эмэгтэйчүүд төр ингээ ажиллаад үзэхэд тэ чи тэр хүмүүс ингээ сайхан амьдрмаар байна. Би үнэхээр ингээ тайван байж чадахгүй байна. Ууралчаад байна тэ. Ерөнхийдөө би өөрийгөө ингээ олмоор байна гэж ингээ ирдэ штэ. Тэгэхээр сайн руугаа тэмүүлсэн нэг сайхан сэтгэл нь байгаа боловч тэр травманы хариу үйлдэл далд тухамсарт програмчлагдсан байдаг учраас ялдчгүй тэр нь ингээд давтагдаад идэг. Тэгээ өөрөө л оролцохгүй бол амьдрал зогсох юм шиг санагддаг. Хүүхэд нь хичээлээ сайн хийхгүй бол хүүхэд цаашдаа амьдрч чадахгүй юм шиг санаан зовдөг тийм. Нөхөр нь одоо ингээд юу ч хийхгүй байгаад байгаа нь ерөөсөө ингээд бүх юмнаас гоцроод тийм. Стон нэрийг хүний дор орохгүй амьдрах юмсан гэдэг ийм нэг сэтгэл зүй эргээд тэр хүнд ингээ дарамт болцсон гэдэг байхгүй юу. Тэр нөхөртөөж тэмцэлтэйл хүүхдүүддээрээч те тэмцэлтэйл ингээд идэг те өмнөөр нь ороод бүх юмыг ингээ шийдээд хийх гээд идэг. Энэ маань маш том зөрчлүүдийг үүсгэдэг ер нь бол тэр нийтлэг одоо их байд юм байна. Яг зөв. Одоо яг энэ насны эмэгтэйчүүдтэй, эмэгтэй зочдтой уул заал за эргэн тойрны найз нөхөд байлаа гэж бодоход чинь нэг л их арга гэрээ авч явж байгаа хүчрхэг эмэгтэйчүүд тэгсэн хэрнээ өөрөө юм болгоны ард үлдсэн. Ямар сайндал хайртай гурван хүнээ нэрлэгсэн чи өөрөө тэр дотор нь байхгүй байсан гэл юм яриа бас байгаад байгаа зү. Тэгтэл ерөөсөө өөрийгөө оролцуулна гэсэн юм байхгүй. Өөрийгөө хэрвээ тэр гэр бүлээс давж өөртөө нэг юм авчих юм бол гим хийсэн юм шиг мэдрэмж төрөөд. Тийм. Тэгэхээр гим хийсэн юм шиг мэдрэмж төрж ийн гэдэг чинь энэ сэтгэлийн хариу үйлдэл биш үү? Би өөрөөрөө байх, би аз жаргалтай байх, би сайн сайхныг хүртэж амьдрах ирэхгүй метр код байгаа байхгүй. Тэр юунаас үсэж байна? Тэр бага наснаасаа үсдэг. Бага наснд те тэр өөрөөрөө байх, би нөгөө сая хэлж штэ хүүхэд чинь хүүхдийн ертөнц өөр. Хүүхдийн ертөнц өөрөөрөө тоглож, тоглоомдоо ханаж те хайрлуулж өсөх ёстой байхгүй. Балансыг барих ёстой юм байна. Одоо хөдөлмөрч зан төлөвийг суулгаж те хүмүүжүүлэхээс гадна мөн үндсэн хүүхдийн өөрийнхөө сэтгэлийн хэрэгцээг нь бас давхар хангаж өгөх ёстой. Ингэж баланстай явахгүй тэр хайрын, хамгаалалтын өөрөөрөө байх, те эрхлэж өсөх хэрэгцээнд дутагдаад хитрхи бага насны одоо 11 настай хүүхдэд хоол хий, гэр цэвэрлэл, дүүгээ хар гэдэг чинь баг насанд хүрсэн эзэгтэй хүний ажил штэ. Тэр хүүхэд чинь маш удаан хугацааны ажил хийсэн туршлага байхгүй штэ. Бүх юмыг хийгээл. Тэ чадвар нь хүрэхгүй дутуу хийчдэг. Энээсээ болоод яадаг вэ гэхээр том хүмүүс чинь яг нөгөө том хүн шиг төгс сайн хийхийг шаардаад өөлөд идэх байхгүй ингээд. Өөлөд ингээд идэх те. Тэрнээсээ болдог байхгүй. Тийм. Таны ярьж байгааг сонссон чинь одоо миний хүүхэд нас тухайн үедээ ингээ өнгөрсөн байж болно. Одоо би насанд хүрсэн хүүхдүүдийн ээж хүний хань байна. Үүнийг хүүхдүүдтэй давтахгүй байх юмсан гэсэн бодлыг бүр маш их агуулж байна. Маш их агуул. Тэгэхээр давтахгүй бай гэсэн ч давтдаг. Яана. Тэгэхээр яагаад гэвэл хүний далд тухамсар чинь оюун ухааны 96%-ийг эзэлдэг.
миний өнөөдөр давтахгүй бай гэсэн бодол маань 4% байхгүй. Тэгэхээр 96% 4% өстой дийлэх үү? Яаж 4% дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тэгэхээр хүн өөртөө ажиллах ёстой. Өнөөдөр маш их далд хумсрын яриад маш их драма ярьж байгаа нь ийм учиртай. Бид нар нийгмээрээ эрүүл бай. Эрүүл сэтгэл зүйтэй хүчрхэг тэ ирээдүй болсон үр хөвгтөө хүмүүжүүлээ. Тэгэхгүй бол эн чинь нэг буруу юм байна гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Өөртөө биеэрээ бас давхар туулаад явж байна. Тэгээд байна. Эмэгтэй хүмүүс юм байна. Маргах эмэгтэй хүн цөөхөн байгаа болов уу гэж төсөөлж байна. Эрэгтэй хүмүүсийн хувьд яг л нэг энэ дунд насны ирээдүй оны үеийг ингээд туулаад гарсан эрэгтэйчүүд юун зохилж байна. Эрэгтэй хүмүүсийн дунд трама одоо ингээд бүгдээрээ биш шүү дээ, тий? Би одоо бүх массыг ярихгүй. Энэ нь бол мэдээж хэсэг бүлэг хүмүүс нь тий. Хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж тутмаг өссөн. Хангалттай ирэх хүн, би ноён нуруу, би гэр бүлээ авч явах хариуцлага, миний нуруун дээр би хүчрхэг ирэх хүн, би их орноо хамгаална, би гэр бүлээ хайрлна гэдэг энэ зүйл тутмаг. Энэ зүйл яагаад тутмаг вэ гэхээр нөгөө бага настай л холбоотой болчихж байгаа. Одоо тэр үед ерөөсөл яагаад юм ээж аваад өстө нэрээ яаж ч жаgal нэг өөлөд идэм билээ шүү дээ. Яаж ч жаgal нэг аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдөх гээд хөрхий бид нар хүүхд тахтаа ингээл гэр орнооч цэвэрлээд өгөөж хараад ингээл явж исэн юм байна. Тухайн үед аав ээжтэй яг би хангалттай хүлээн зөвшөөрөгдсөн мундаг гэдэг дотоод итгэл, дотоод мөн чанар нь ингээд бүрэн дүүрэн биш. Ер нь бол тутмаг. Энэ бол трама байхгүй юу? Ер нь эцэг эхийн нөгөө хамгийн хэцүү трама юу вэ гэхээр хайхрамжгүй байдал. Ер нь бол хүмүүс боддог энэ зодох нь айгүй хэцүү трама тий гэж боддог. Гэтэл тийм биш байхгүй юу? Эцэг эхийн хайхрамжгүй тухайн хүүхэд ээж авдаа таалагдах гад тий би энийг хийж чадчихаа шүү гэл хичээгээд байгаа юм болгон дээр бид нар үл тоомсорлсон хандлагаар явах нь хүүхдэд том трама байдаг. Тэгэхээр энэ нэг дутуугийн ийм комплекс үүсгэждэг. Өөрийгөө батлан харуулах гэж хичээх зам болж хувирдаг байхгүй юу? Өнөөдөр ингээд манайд нийгэмдэр яагаад нэгэндээ өөрсөлдөөд тэрийг авсан бай би тэгвэл тэрийг авна. Одоо иймэрхүү л байгаа шүү дээ. Тэд нар чинь тийм хоёр өөр байранд орсон байна. Бид нар ингээд гэртээ сууж юм гээл ингээд бас ингээд гэр бүлийн юм хэрүүл болдсон юм байна. Тэгэхээр чи эн чинь цаанаа ажиллаад үзэхэд иймэрхүү л трама. Нэг өөрийнхөө нөгөө мууг харуулахгүй байх юмсан. Хүнд муугаа үзүүлэхгүй, хүний дор орохгүй байх юмсан гэд энэ юу вэ гэхээр сайн амьдрах нь миний л аз жаргалын төлөө байгуулахаас биш. Яагаад заавал энэ траманы хариултал батлан харуулах дарамт болох хэрэгтэй юм бэ? Тийм биз дээ. Би өөрийнхөө хэмжээгээр өөрийнхөө таваараа тий өөрийнхөө потенциалыг ашиглаад мэдлэг боловсролоо ашиглаад зүгээр л сайхан амьдрмаар. Ягаад заавал би одоо тэр хүний дээр нь гарах хэрэгтэй юм. Тийм биз дээ. Энэ бол хүлээн зөвшөөрөгддөггүй юм шиг мэдрэмж байдаг. Хэрэгтэй хүмүүс байт юм билээ. Тэгэхээр сөрөг үр дагаврууд нь одоо гэр бүлдээ за одоо ингээ хүүхдээ ахта хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм шиг тий. Энэ мэдрэмж надад байна уу гэж бодоход тухайн хүмүүс мэддэггүй энийг ажиллаад ирэхээрээ гараад ирдэг. Траманы хариултлууд нь тий хичээгээ сайхан амьдрахын сан гэр бүлээ сайн авч явахын сан гэдэг нь ингээд зүрх сэтгэлээсээ ингээд ундран гарч идэг зүйл шүү дээ. Гэтэл давхар энийг тархиндаа дарамт болгоод суулгацсан байдаг байхгүй юу? Тэ нийгмийн өмнө бусдын өмнө сайн аав, сайн нөхөр байх нь ингээд дарамт. За тэгээд тийм болохоор өнөөдөр шүү дээ. Гэр бүл салалдаж байгаад энэ за эрэгтэй хүмүүс маань тэр хорт зуршилт руугаач ороод байна. Энэ хангагдаагүй хэрэгцээ гэдэг маань ер нь бол трама шүү дээ, тийм. Хангагдаагүй хэрэгцээ юу вэ гэхээр эрэгтэй хүмүүсийн хувьд номер 1 хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх гэдэг хэрэгцээ номер 1 байдаг юм байна. Энийг би өстой ойлгосон.
За тэр хүүхэд байхдаа магадгүй аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдсөн эр хүүхэдтэй чи стон нэрээ ноён нуруу манлайлагч ирээдүйн их орны эзэн гэдэг тархиндаа тэгж суулгаж өсгөөгүй байгаа байхгүй. Юу суулгаж өсгсөн бэ гэхээр өө чи стон нэрээ арчаагүй. Тэ хичээлээ яагаад сайн хийхгүй ан тэр айлын хүүхд тэгж яхад чинь чиний энэ байгаа байдал чинь энэ гэд ингэж өсгөхөөр чинь тэр хүүхд ямар мэдрэмж авах вэ? Энэ байдал ер нь бол ямар байдлыг үүсгэдэг вэ? Тэр хүүхдийн би муу юм байна. Би дутуу юм байна. Би хангалтгүй юм байна. Хангалтгүй хүүхэд яах ёстой вэ? Том болоод ирэхээрээ бусдын бодолд хангалттай болж харагдах нь номер 1 шийдвэр болчихж байгаа. Энийг тухайн хүн өөрөө би тгий гэж боддгоо ч гэсэн даалт тухамс руу өөрөө ингэж програмчилж аваад ийм зан төлөвийг үүсгэдэг. За тэгэхээр нэг л сайн хүн болох гэж хичээгээд байгаа нь яг үүндээ өөрийнх нь төлөө биш байдаг байхгүй юу? Хүмүүсийн өмнөх өөрийн статусыг одоо өргөнөөр нь. Тэгэхээр энэ юу вэ гэхээр эрэгтэй хүний өөрийнх нь нөгөө хэрэгцээ хүлээн зөвшөөрөгдөх болон хүндлэгдэх хэрэгцээ байдаг төрөмөл. Тэгэхээр дараа нь гэр бүл дотроо нөгөө трауманы хариу үйлдэлтэй хүний хүлээн зөвшөөрдөггүй эхнэртэй тийм эмэгтэй хүнтэй суучвал яг тэр хүн хүлээн зөвшөөрдөггүй байхгүй. Ингэ сэтгэл ханамжгүй гэл бүх юмыг ойлуулын тэгсэн ингээл ер нь бол хангалттай сайхан амьдарч байгаа байдгийг ч ингэ олж хардггүй юм трауманы хариу үйлдэлүүд хүнийг ингээд төөрөгдүүлж цикл дотор ингэ байлгадаг. Тэгэхээр нөгөө эр хүн эхнэрийн өмнө бас хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг авах хэрэгтэй шүү дээ. Ингээ хичээгээд ажиллаад идэг, өдөр нь ажиллаа хийгээд оройн магадгүй таксиндаа явж иж магадгүй. Гэтэл нөгөө эхнэрийн хизээж сэтгэлд нь хүрэггүй бол яах вэ? Энэ хүн урам нь хуурна шүү дээ. Мөн үү? Тэгэхээр дараа нь яах вэ? Тэгж хичээгээд нөгөө хүлээн зөвшөөрөгдөг, нөгөө хийнж биш, нөгөө юу ч чаддгүй мэдрэмж нь сэдрээл баг насны. За тэгээд магадгүй уналт руу орчиж магадгүй. Зарим нь ингээ ухаарад урагшилчж магадгүй. Тэгэхээр миний анзарж байгаа талаар эрэгтэй хүмүүс бол ийм илүү давмгай иймэрхүү трауматай байдаг. Түрүүн танаас асуугаад одоо би тэгж өссөн юм чинь би нэг юм болцсон юм байна да. Би энэ алдаагаа давтаж болохгүй юм байна да. Тэгэхээр миний хүүхдүүд арай өөр нийгэмд нийтээрээ арай өөр бодол төвшөнд амьдрах юм байна да гэж бодсон чинь та үгүй ээ. Яг давтна гэсэн чи одоо би яах ёстой юм болоо. Энэ миний мэдлээс ингээд гараад явчихж байгаа юм уу? Найд руу явахгүй юм уу гэсэн бодол. Одоо юм чинь ингээ хөгжсөн байгаа шүү дээ. Бид нар заавал тэр бага насны трауманы хариу үйлдэлүүдийг хүүхдтээрээ гаргахгүй бай гэдэг нь юу вэ гэхээр за ингээд хүүхдийн нэрөөс ингээд дутуу юм шиг санагдаад энэ хүүхдэнд юмаа дутуу хийгээд энэ хариуцлахгүй юм шиг надад ингэ харагдаад энд би ингээд цухалзаад уур хүрээд энэ яах вэ? Энэ уурыг би дарах ёстой юм уу? Доторх авчих ёстой юм уу? Хавчаад тэр хүүхдтэй би хилээд ойлгуулж чадаагүй. Тэгээд яах вэ? Энэ яах вэ? Энэ дэлбэрдэг байхгүй юу нэг өдөр. Тэгэхээр траумагаа эдгээ гэдэг нь юм учиртай. Траумагаа эдгэх ёстой. Тэр энэ надад кодлогдсон байна. Энэ миний тархинд хариу үйлдэл ийм болцсон байна. Би хүүхдээ сайн хүн болохыг хүсэж байна. Яагаад гэвэл би хүлээн зөвшөөрөгдөг мэдрэмжтэй бол хүүхэд маань хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн өмнө мундаг хүн байхыг би хүсээд энэ далдуур. Зөвхний гүнд. Тэгэхээр би энэ хэрэгцээгээ өөр биш хүүхдэрээ хангуулах гэдэг шүү дээ, Тэгэхээр энэ нэг нөхөгдөөгүй хэрэгцээ хаана байгаа хизээ надад ийм шарах байсан юм бэ. Тэрийг эдгэх хэрэгтэй байхгүй. Энийг эдгэх аргууд зөндөө байгаа өнөөдөр. Тийм болохоор биш үү? Ингээ би тархиараа бүхний ингээ хянчин, өөрийгөө дарчин. Дараад биш эхэндээ ингээ хүн чинь урам зоригтой мотивацтай нэг өсрөөл нэг сарл явна да. 2 сар, 3 сар явж байгаа л 3 сарын дараа нөгөө бодлоо мартаал нөгөө байх байдгаараа нөгөө ууртай л иж байгаад идэх байхгүй юу. Тэгэхээр энийг эдгэх ёстой. Эдгэх аргууд зөндөө байгаа өнөөдөр хувь хүний хөгжлийн сургуульд ч байна, бүрэн боломжтой. Энийг эдгэх боломжтой. За даалт ухамсарыг бүр ингээд программыг нь тайлаад даалт ухамсарын төвшөнд хамгийн эерэг төвшөнд хувиргаж өгдөг техникүүд байгаа байхгүй юу? Тийм. Энэ над техникүүд хувиргана гэдэг анхаарал татчихин. За би зүгээр өөрийнхөө мэдрэмжийг хуваалцгаад хүүхэд байхад
айсан айдас одоо ингээд шүн унтахад өдийн насанд зүүдэнд орж ирээд байдаг. Зүгээр нэг миний сэтгэл санаа тавгүй байхад энэ сэтгэл санааны тавгүй талт бол тухайн үеийн тавгүй талтээс шал өөр орчинд шал өөр насанд явагдчих. Тэгэхээр айх болгонд нэг хүүхэд насны нэг тийм зүуд орж ирээд байна. Тэр орчиндөө орж ирээд байна гэдгийг би одоо нэгсэндээ зүүдээ болиулж болох уу? Болно. Энэ тэгээд боломжтой. хэр хэцүү вэ? Зөвхөн надаас шалтгаалах уу? За. Энэ нөгөө аргачлал техникүүд байдаг. Үсрээл 20 минутын техникээр тэр хэдэн жилийн тэр трама гэдгийг боломжтой. Тий. За тархи маань нь штэ тий. Тэр өмнөх тэр хүүхэд насны тэр одоо шарах байна штэ тий. Тэр өнөөдөр хүүхэд насны айдас өнөөдөр тэрэндээ төстэй мэдрэмж орчронгуудаа сэдрээд байгаа байхгүй юу? Энэ юу вэ гэхээр тархи маань тэр нууцсан архив гэж хэлж штэ би бүгдээ нэг бүрчлэн бүртгэж авд юм аа гэдэг. Тэрэндээ төстэй мэдрэмж миний өнөөдөр амьдрал дээр гарч ирэх юм бол тархи маань намайг хамгаалахын тулд тэрэндээ төстэй аюултай зүйл болох гээд байгаа шүү. Тэгэхээр болгоомжлоороо гэл яаж юм зүүдэнд хүртэл оруулж юм. Зүгээр л юуч болоогүй байхад айгаад эхэлчихэж байна. Энэ бол тэр сэтгэлийн хариу үйлдэл, гэмтийн хариу үйлдэл. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхээр энийг техникийг сураад ажиллахад нэг 20 минутын л ажил. Тэгээд дахин давтагддаггүй. Гайхамшигтай. Одоо энэ техник юу вэ гэхээр даалт ухамсарыг хамгийн эрэг түвшинд хувиргах техник байгаа. Түүнээс биш одоо нэг бясалгалын арга, зөвлөгөө авах, за өөр юмд төвлөрөх гэдэг зүйлүүд бол эдгэдэггүй байхгүй юу? Яагаад вэ гэхээр хүний итгэл үнэмшил даалт ухамсарт хүний одоо ингээд даалт ухамсар гэхэр хүмүүс ойлгохгүй байж магадгүй тий. Даалт ухамсар гэдэг нь юу вэ гэдгийг би нэмээд ярьчих. Даалт ухамсар гэдгийг чинь хүмүүс нөгөө энэ сүнс юм уу, дээд бие юм уу, шүтэх ёстой зүйл юм уу, ичээд юм уу, энэ нэг даалт ухамсар хүчтэй гээл яриад энэ юу юм бэ гэж байгаа байхгүй юу? Энэ чинь биш үү таны нийт оюун ухааны 96% оюун ухаан хаана байгаа вэ? Оюун ухаан тархинд байна шүү дээ, тий. Тэгэхээр тархи маань тий бидний ил ухамсар, даалт ухамсар. За. Тэгэхээр тархины гүйцэтгэх үүргэнд миний бодож байгаа бодлоор хязгаарлагдахгүй. Энэ маань миний бодоод байна. Тий би төлөвлөөд байна. Анализ хийгээд энэ нэг үсрэл 4%. За, 96%-ийн үүрэг юу вэ гэхээр таны одоо эрүүл мэндийг чинь тэр чигтээ өдөртөж байна. Одоо жишээнтэй та зүрх чинь ингээд за өдөрт минутанд тэдэн удаа миний зүрх цоглоороо гэж хэлж гин үү? Энийг бодож гин үү? Үгүй. Хин өдөртөж байгаа вэ? Одоо тэгээд би эргэтэн систем цаанаасаа рефлексэр гэж гэдэг юм уу? Цаанаасаа рефлекс нь ухамсаргүй юм уу? Одоо тэрийг юусэн ингэж бодож байгаагүй юм байна. Түүнээс одоо зүрхтэйгээ яар гэсэн үг үү те хэдэн минутын цоглоороо гэдэг. Одоо ингээд те бид нар энэ тархи маань те өдөртөж байгаа үстэй те тархи өдөртөж шүү дээ. Эргэтэн систем. Миний эдсэн хоол ундыг те би энийг бодох уу? Бөөрөндөө тэдэн хувийн өгөөрөө тархиндаа тэдэн хувийн өгөөрөө гэж бодохгүй шүү дээ. Энийг хэн зохицуулж байгаа вэ? Хэн зохицуулах вэ? Миний одоо бие организм л гэж бодож байна. Төрөлхийн цаанаасаа ийм төрсөн болохоор гэдэг юм одоо юу гэдэм бэ? Тэр нь ухамсаргүй юм уу? Тэр ухамсарыг би бодоодох юм бол миний ил ухамсар дийлэхгүй. Тэгэхээр энэ чинь хүний амьдралыг хөнгөлөхийн тулд даалт ухамсар واخгүй юу? Тэр тархи маань өдөртөд байгаа ш. Тархи маань өөрийнхөө үйл ухамсарлахын автомат системээр ажиллаж байгаа. Мөн үү? Тэгэхээр тийм болохоор өнөөдөр хүмүүс даалт ухамсараараа өвчнөөсөө эдгэрж ингэж ярьж байгаа үстэй тийм. Тэгэхээр даалт ухамсар гэдэг маань оюун ухааны 96% нь юм даалт байт юм байна. За би өнөөдөр ингээд ууртай бай, ааштай хүн бай гэж би бодохгүй үстэй. Энэ зан төлөвүүдийг хэн үүсгэсэн бэ? Даалт ухамсар. Яагаад юунаас үүссэн бэ гэхээр бүр нэг бүрчлэн бүртгэж явдаг тэр траумагаас. Би хэрвээ төрмөл төрөхтэй хүн өөрт итгэлтэй төрдөн штэ хүүхд 2 настай хүүхдүүд ямар байдаг вэ? Өөрт итгэлтэй штэ. Янз шүү дээ. Тий. Айн гэж байхгүй үстэй тий. Тэгээ айцыг мэдэрсээр байгаад яах вэ?
итгэлгүй хүн болно шүү дээ. Энэ итгэлгүй байдлыг зан төлөвийг хэн үүсгэж чинь цаанаасаа далд ухамсар маань өөрөө үүсгэж байгаа. Мөн үү? Тэгэхээр далд ухамсарын үүрэг юм. Тэгэхээр далд ухамсарын өнөөдөр оюун ухааны талаас нь ярих юм бол хүний энэ тархил мэдрэлийн систем биш те нугас. Тэрнээсээ ингээд салаалж байгаа мэдрэлийн салаануудын төгсгөл хаана байгаа юм бэ? Эргэтэн системүүд дээр. Эвсэн дээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийт мэдрэлийн системийн мэдээллүүдийн дүгнэлтийг далд ухамсар гэж хэлж байгаа. Тэгэхээр миний тархинд мэдээллүүд ихэвчлэн драма шарах байх юм бол намайг хамгаалсан сэтгэлийн хариу урвал буюу сөрөг зан төлөвүүд их байна гэсэн үг. За хэрвээ би баяр баясгалтай аз жаргалтайгаар дүүрэн өссөн миний тархинд сайн сайхан мэдээлэл байвал би сайн сайхныг түгээгч. Миний потенциал энерги чинь нийгмийн сайн сайхны төлөө хүүхдүүдтэй ч зөв хүмүүжүүлдэг, өөрөө ч зөв ийм л хүн болох юм байна. Тэгэхээр энэ бол мэдрэлийн системийн мэдээллүүдийн дүгнэлт. Өнөөдөр бид нар айдас сандрахад айдас чинь мэдрэмж мөн үү? Сэтгэл хөдлөл мэдрэмжтэй. Тэгвэл айдас сандарсан үед зүрх яагаад цохилоод байгаа юм бэ? Сандрахаар би хэвийн биш болохоор зүрх маань цохилоод байна. Тэгэхээр энэ сэтгэл бие чинь хамтдаа байгаа үстэй тийм. Тэр мэдээлэл миний тархинд аюултай гэдэг мэдээлэл байвал тэр одоо мэдрэлийн салаануудын төгсгөл хэсэг нь эргэтэн систем дээр очиж төгсөж байгаа. Бие бэлтэж байгаа байхгүй аюултай байдал. Бие бэлтэж байгаа. Яагаад? Зүхтахын төлөө. Эсвэл товтолж цодолдохын төлөө. Тэ? Өөрийгөө хамгаалахын төлөө. Тэгэхээр энэ бол тархи юусоо л бидрийг хамгаалах урвалтай. Зөвхөн өнөөдөр гарч ирсэн аюултай зүйлээр би айгаад өнгөрсөн миний авсан шарах тэ энэ бол ордоос миний тархинд байхгүйсэн зүйл биш. Тийм. Тэгэхээр өнгөрсөнд миний мэдэрсэн шарах, драма, туршлагууд нэг бүрчлэн бүртгэгдсэн миний далд ухамсарт байж идэг. Одоо тавгүй үйл явдлаас болоод энэ далд ухамсар сонирхоод бисига самажиг сонирхоод судлаад явсан гэж байгаа штэ. Тухайн үед тэгтэл та бас шинжлэх ухааны хавдар судлаа чимж мэрэгжилтэй байгаад байдаг. Энтлийн мэдлэг бол ерөөсөө байхгүй жирийн хүн биш байсан. Тэгээд энэ бисига самажиг шинжлэх ухааныг судлаад энэ хүртэлх хугацаанд тухайн үеийн таны зөвхөн шинжлэх ухаантай холбож бодож исэн бодол одоо энэ бодол траума, энийг мартах, өөрийгөө шинээр илэрхийлэх, өөрийгөө шинчлэх гэдэг хоёрын хооронд ямар ялгаатай байна? Анхан шатнаасандаа хэлбэл энгийн одоо тийм ээ ямар нэг техник болон ямар нэг юмар одоо таагүй дурсамжаа устгаж үзээгүй тийм хүмүүс сонсоход энгийн жишээ. Би анх бол ерөөсөө нөгөө ойлгохгүй байсан. Сэтгэл болон би энэ хоёр чинь тустай гэж боддог байсан шүү дээ. Эмч мөртлөө тэгж бодоод байгаа юм чинь энийг дараа нь ойлгосны дараа ерөөс энэ өвчнүүд бол сэтгэлээс юм байна гэдгийг ойлгосон. За тэгэхээр ямар ч ойлголтгүй хүн чинь би ингээд ууртай бухимдалтай байгаа маань яг үнэндээ надаас биш гэж боддог. Нийгэм ийм байгаа болохоор тэ би ингээд уурлж байна. За эсвэл намайг ээж маань ингэсэн болохоор би бухимдаад ийм үйлдэл гаргаад ээжтэйгээ хэрэлдчихлээ гэж боддог байхгүй юу? Тэгэхээр энэ хүний анхаарал гаднаасаа гэж хайгаад байна. Тэ? Нөхөр маань тийм болохоор би ингэж боддог. Гэтэл тийм биш юм ба штэ энийг би энийг ойлгосон. Гэтэл энэ маань юу вэ гэхээр энэ зан төлөвүүд надад байж л байт юм байна. Намайг биш тэ ямар ч гоё орчинд авчирсан ч тэр зан төлөв байвал би ямарваа нэгэн байдал гаргаж өөлөөл уурлал бухимдал байждаг юм байна. Тэгэхээр энэ бол тухайн хүний өөрийнх нь тархинд ингээ бүртгэгдсэн шархны хариу үйлдэлүүд, өөрийгөө хамгаалах үйлдэлүүд байдаг. За энэ ийм одоо хэцүү байлаа гэхэд хэцүү нийгэм дотроо тайван ууж явж байгаа хүн ч байна. Тэ? Тэгэхээр хэрвээ штэ хүмүүс ингээд бухимдаад, уурлаад
хин нэгнийг доошоо хийх гээд тэ эсвэл хүмүүсийн бодлоосоо хамааралтай байвал энэ бол хэвийн сэтгэл зүй биш шүү. Нийгмийн асуудлаас болж та ингэж зовж байгаа зүйл бол биш. За ингэ нийгмийн нөлөө байна. Ингэж тэ бас ингэ нийгмийн нөлөөнөөс гадна тухайн хүний өөрийнх нь альва үнцэг ертөнцийг харах үнцэг нь тархинда байгаа програмууд нь өөрөө сөрөг гэсэн үг. Тий. Тэгэхээр миний аз жаргал, миний амар амгалан, миний тайван байдлууд чинь эргэн тойрноос шалтгаалдаг гэж боддог. Ер нь бол энэ салбарыг мэддэггүй хүмүүс маань. Гэтэл тийм биш шүү. Энэ бол 100% тухайн хүний өөрөөс нь хамаардаг. Аз жаргалыг би гаднаасаа олж авах биш юм байна. Аз жаргалыг би өөрөө бий болгох юм биш үү? Өөрийн амьдралын эзэн нь би өөрөө байгаад өөрөө хариуцлага үүрээд тэр аз жаргалыг өөрөө бий болгох юм байна. Тэгэхээр хэрвээ үнэхээр өвдөөд байвал, харилцааны асуудалтай байвал, төгшөж унтаж чаддаггүй нойргүйдэлтэй байвал, эсвэл ургуулan боддог ч юм уу те. Ийм байдалтай байх юм бол гаднах нөлөө биш. Энэ бол штэ 80% таны өөрийнхөө дотор байгаа аль хэдийн суулгаж авсан тархины мэдээллүүд. Энэнтэй бол заавал ажиллах ёстой. Заавал ажиллаж ижил та ертөнцийг харах сайн сайхан руугаа тэмүүлж тэр аз жаргалтай амьдралыг өөрөө бий болгож чадна. За энэ ажиллах тухай юм чи. Их олон гэмтэл гэх юм бол хүн болгонд их олон жишээ байгаа. Ингээ шатаараатай ингээл инээл энэ дотроосоо би нэг энэ гэмтлийг л арилгахгүй бол үнэхээр өдөр бүр намайг шантраж гинэ гэсэн гэмтлээ нэг удаа арилгая гэд одоо туршилт хийтэй би эхлэе гэж бодъё. Тэгэхээр түрүү та 20 минутын техникэр гэсэн чинь болмоор ч юм шиг санагдаад энэ 20 минутын техник гэдэг нь яг юм чи юу вэ? Бясалгал уу эсвэл би орчноо бүрдүүлээд чимээгөө суугаад өөртөөгөө ингээд юм ярих уу? Яг ямар үйл явц өрнөх вэ? Энэ техник маань эхлээд даалт хумсартай холбогддог байхгүй. За даалт хумсар гэдэг чинь миний оюун ухааны 96% байгаа шүү дээ. Даалт байгаа. Тэгэхээр энийг би ухамсартайгаар удирдах, хариу дохиог авч сурах энэ нэг чадварыг эзэмшээд дараа нь явах ёстой гэхээр энэ шүүмжлэгч тарих тэ энэ болж байгаа мó болохгүй байгаа мó худлаа юм уу үний юм уу гэж бодж л байдаг. Энэ маань энэ духны хэсэгт ингээд байж л байдаг байхгүй. Тэгэхээр энийг маш сайн ингээд амраахын тулд амьсгалын дасгалаа хийж агаад даалт ухамсартайгаа холбогдоод за даалт ухамсар маань намайг сонсоход бэлэн юм байна гэж агаад тэ ингэж агаад гүн орж ажиллахад яг тэр одоо өөрийн чинь ярьж байгаа тэр айдас шүү дээ тий. Тэрнийхээ яг тэр ядруу сүр шалтгааныг даалт ухамсар өөрөө яг онж гаргаж ирдэг. Тэр олон шархны дундаас нэгийг онж гаргадаг байхгүй юу? Миний даалгавраар. Тэгэхээр тэрийг гаргаж ирснийг би хамгийн эерэг түвшнээрээ хувиргаад эргээд даалт ухамсартаа кодлдог. Энэ маань юу вэ гэхээр даалт ухамсар гэдэг маань бодит бүсыг ялгадаггүй гэж хэлсэн тий. Тэгэхээр энэ байдал би шинээр ингээд сценарий бичих байхгүй. Бодолтой тий. Бодолтой гэсэн үг тий. За яг ингэж ярихаар анх удаага ингээ бодоод хувиргая гэхээр төсөөлөл бас жоохон тийм байгаад байна. Надад ямар нэгэн байдлаар бэлтгэл хэрэгтэй юу? Бэлтгэл хэрэгтэй. Тийм бах тий. Тэгэхгүй шууд ингээл за эхлэегээд одооноос 20 минут сувал би хувиргаж чадахгүй мөн үү? Тий. Одоо энэ техникийг хүн өөртөө ажиллаад хийж болдог. Тэ миний удирдлагаар хийх юм бол та эхний удаад даалт ухамсарын хариу дохио авах тэр талаас мэдээлэл нөгөө ингээд мэдлэг байхгүй болохоор бит хоёр ажиллах юм бол 2 цаг зарцуулна. Ягаад гэвэл би таны тэр хүүхэд насны айдас байгаа шүү дээ. Тэр айдас амьдрал дээр хэдэн удаа цикл болж орж ирсэн. Тэр цикл болгон дээр ингээд ажиллаж өгдөг гэсэн үг. За хэрвээ та өөрөө даалт ухамсартай холбогдоод жаад яг онж тэр шархыг эдгий гэвэл энэ бол тусдаа техник мэдээж амьсгалын дасгалаа ядаж зөв авч сурсан байх ёстой гэх мэтчлэн юм байдаг байхгүй юу. Тий. Бүр сонирхол татаад байна. Одоо тэгэл бодож байгаа л үнэхээр дотроос мартагддаггүй нэг айцаа суглаал эдгэмээр байна. Тий. Бүрэн боломжтой. 20 минут ажиллаад бүрэн эдгрээл дахиж гарч ирдэггүй гайхамшигтай. Ягаад гэвэл
далд ухамсар тухайн үед энэ аюултай гэж бүртгэж авсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ чинь аюултай биш байсан байх шүү дээ. Зүгээр л энгийн амрамглан байдлаар эргээд кодолж бүртгэж авснараа тэр зүйл дахиж миний амьдрал дээр гарч ирэхгүй байхгүй. Далд ухамсараас ирэх дохио гэд одоо хүн мотивац авлаа гэж бодоход 1 сар 2 сар за сайндаа л 3 сар нэг сайхан 50 дүлгөөхөн ээж боллоо эсвэл нэг тийм хүн боллоо гэж бодсон байж байтал нэг л өдөр тесрэн үнэхээр тесрэн тэгээд үнэхээр би далд ухамсартайгаа холбогдсон байгаад үнэн голоосоо тэрийг мэдэрсэн байж байгаа тохиолдолд бол тийхгүй гээд байгаа штэ. Тэгэхээр дохио ирнэ гэж түрүүн та ярьлаа да. Одоо ямар дохио ирэх вэ? Ингээл байж байтал одоо юу гэдгийг нэг бясалгал хийгээл гэгэрсэн гэл ярахад бясалгагчид нэг гэрэл хараал гэл нэг тэгж ярьдаг штэ. Тийм юм байдаг юм уу юу ах вэ? Энэ зүгээр л нөгөө ингээд миний далд ухамсар надад холбогдож байгааг наддаа ингээд ийм тохиогоор хариулаарай. Жишээлбэл те миний баруун гарыг иргэнүүлээрэй ч юм уу те. Шууд ингээд даалгавар өгчхөөр таны даалгаврыг биелүүлдэг. Эсвэл намайг ингээд савлуулаарай, ганхуулаарай. Ямар ч даалгавар өгч болдог. Эсвэл миний хураг хөдөлгөөрөө өөрөө хуруугаа хөдлөхгүй шүү дээ. Ингээд даалгавар өгч хөдөл хурууч автомат хөдлөнө. Энэ сонирхолтой байна. Одоо хүний бие 96% далд ухамсар түүнийгээ удирдах боломжтой, биеэ эдгэх боломжтой. Магадгүй мэдээллүүдийг авах боломжтой гэдэг. Надад Люси гэдэг нэг кино байдаг штэ. Тэр кино ингээд таныг ингэж ярихаар дотор буугаад байгаа юм. Хүн өөрийнхөө тархины оюун ухааны хэдхэн хувийг ажилуулж чаддаг, ашиглаж чаддаг гэд. Хэрвээ хүн тархиныхаа одоо ингээл тэр кинон дээр жишээ нь тийм ээ 10%, 20%, 30%, 40% гэл ингээл ахиад байгаа юм. Тэг хүн өөрөө ингээ мэдлгүйгээр бүх юмыг мэддэг болоод ч гэдэг юм уу. Ингээд юмыг удирдах сураач гэдэг юм уу. Тэр хавцаа байгаад байна уу? Би энэ таны ярьж байгааг арай нэг тийм эд чидийн уран зөгнөлт байдлаар ойлгоод байна уу? Үгүй байхгүй юу. Ер нь тархиныхаа 100%-ийг ашигладаг гэж одоо сүүлийн үед би тэгж боддог болсон. Тэр 96% гэдэг маань далд ухамсар байсан биз дээ. Ерөөсөө бас 100% ашиглах бүрэн боломжтой юм байна. Тийм. Би танд нэг юм хэлэх үү? Хүн эдгэшгүй өвчин яагаад эдгэрээд байгаа вэ? Энэ хүний өөрийнх нь төрмөл механизм бидний дотоод эдгэрэх механизм байдаг. Эс маань хуваагдчихийдэг. Тэ нөхөн төлжж идэг. За би хурууга зүсчүүл яах вэ? Энэ нөхөн төлжихгүй тэр чигтээ байгаад эдгэрнэ. Эдгэрдэг тэ. Тэгэхээр эдгэрхийн механизм надад байгаа байхгүй юу? Өвдсөн бол ямарваа нэгэн эргэтэн систем тиймэрхүү гэмтэл байна. Энэ эдгэрэх боломжтой. Тэгэхээр яагаад хүмүүсийн өвчин эдгэрэхгүй архаг явдгийг би бас тайлбарлаж байгаа. Тэгээ. За өвчин ингээд эдгэрэхгүй архаг явах нь сэтгэл санаатай шууд холбоотой. За одоо ингээд амьдралын хэв маяг хоол хүнс гээл яриад байна. Энэ бол шүү дээ яг үндэ сэтгэл санаатай л холбоотой зүйл. Эрүүл сэтгэлтэй хүн юу гэж хортой тэ хоол хүнс хоолны дэглэм алдагдах юм тэ. Эрүүл сэтгэл зүйтэй хүн арх уухгүй шүү дээ. Яг үндэ сэтгэлийн ямарваа нэгэн асуудлаасаа болж байгаа. За яагаад хүн хэтрүүлэн идээд байгаа? Бас сэтгэлийн асуудал. Яагаад хүн тэ хит чихэрлэг юм идэж байгаа? Энэ сэтгэлийн асуудал. Өөрийгөө тавшруулах гэж. Яагаад хуурсан юмд айгу туртаа болоод идээд байгаа? Яагаад давстаа юм ийв? Энэ бүгд сэтгэлийн асуудалтай. Тэгэхээр сэтгэл санаа маань амар амгалан биш байх юм бол би хэлсэн симпатик мэдрэлийн систем ачаалалтай байна. Тэр стрессийн гормонууд ялгарна. Стрессийн гормонууд хүний биеийн гаднаа ялгарахгүй мэдээж дотроо ялгарч байгаа шүү дээ. Цусн дээр үүсэж байгаа тий. Цусны урсгал маань эс дээр очиж байгаа. Эсний дотоод орчин бүх бие чинь хүчлэлэг болдог. За энэ нэг байна. Тий. Хүчлэлэг орчинд бүх бодис солилцоо, бүх тэр стрессийн тэр гормонууд чинь тасралтгүй ялгарч байна. Бас би дарамттай стресстэй яваал энэ. Тэгэхээр энэ эдгэрэх процесс саад болж гин үү? Болж байгаа. Болж байна. За дархлааны систем яасан бэ? Түрүүн хэлсэн. Дарангуйлагдсан байна. Энэ саадуулж байна. Болж байгаа. За 3 дахь зүйл маань эсийн хуваагдал гэдэг зүйл удаашрдаг. Нөхөн төлжих байгалийн механизм удаашрт юм байна. Эсийн хуваагдал эс дотор ген байдаг те хромосом ДНХ. Тэрний үзүүрт нь теломер гэдэг малгай гэдэг байхгүй.
Теломер гэдэг маань эсийн хуваагдлын үед тэр нэг ингээ богиносоод идэг байхгүй. Богиносол тэр теломер дууслаа эс үхдэг. Гэтэл стресстэй хүний теломер маш хурдан богиносдог. Маш хурдан богиносж ийн гэдэг чинь хөгшрөлд айгүй хурдан явагдаад эсүүд үхэж байна. Тэгээ нөхөн төлж чадахгүй байна. Тэгэхээр энэ яг дахин өөрийгөө эдгэх механизм дутагдаад байгаа үстэй тий. Тэгэхээр хүний стресс санаа тайван амгалан төлөвт орох юм бол теломерууд автоматар уртсдгийг эрдэмтэд баталсан. Теломер уртсж ийн гэдэг чинь энэ нөгөө эсийн доторх одоо эс гэдэг нь нэг ертөнцгээ ботход тий. Энэ нь уртсаад ирэхээр эсүүд хуваагдаж эхлэх юм байна. Шинэ эсүүд үүсэж байгаа байхгүй юу? Нөхөн төлж чинь. Тэгэхээр хүний нас тэр өвчний эдгэрэлтээр стресс санаа ийм шууд холбоотой. Тий. Та яг мэрэгжлийн хавдар судлаач юм чи анагаахын шинжилгээ ухааныг төгссөн. Үнэхээр яг таны мэрэгжилдээ зөвхөн уялдуулж ярихад одоо энэ айхтар гений өөрчлөлтөнд орцсон хяналтгүй хуваагдаад байгаа хавдрын эсүүдийг тийм ээ жишээлбэл одоо яг таны ярьж байгаа шиг сэтгэл санаагаа тайван байлгаад энэ олон техникүүдээр удирдаад эдгээсэн ийм жишээнээс та ярьж болох уу? Эдгээсэн жишээнүүд байдаг. Одоо хавдрын 4-р шат. Одоо манай психосоматик чинь ингэж явдаг байхгүй юу? За бүх өвчний эдгэрдгээ. Гэхдээ хавдрыг биш дээ. Эхний 1-2 дугаар шатны хүмүүс төр ажиллах юм бол эдгэрдэг гэж үздэг. Гэтэл 4-р шатын хүн хүртэл эдгэрээд. 4 гэж одоо сүүлийн шат шүү дээ. Сүүлийн шат морфинд орсон хүн маань морфиноос гараад тий эдгэрээд байгаа. Тэгэхээр тэр хавдрын хэмжээ нь жишээ нь 10 см-ээс том байвал тэр нь тэгээ ямар ч тэр химийн юм хэрэглээгүй ямар ч тэр одоо туяа хийлгээгүй мөртлөө тэр эмчилгээг авах чаднаасаа өнгөрцөн мөртлөө энэ чинь улам өсрхийлээд тий хүндрэх байдал тэр нь компьютер томографийн шинжилгээгээр сантиметр жижигрээд. Тэгэхээр энэ тархи маань ямар мэдээлэл авч ийн далд хумсрын төвшөнд эдгэрэх бие амьдрах хэрэгтэй. Бүх юм боломжтой гэдэг мэдээллээрээ хувирж солигдоод нөгөө хуучны тий мэдээлэл нь тэгээ эдгэрээд байгаа. Тий. Сэтгэл санаа нь амар амгалан төвшин дээр очиод теломер нь нэгсээд эсийн хуваагдал эрчимтэй явагдаж ийн гих мэтчлэн ер нь тий өнөөдөр хүртэл энийг яг албан ёсны шинжилгээ ухаанаар дэлхийд дахинд ингээд зарлаад батлаад ингээд тунхагласан зүйл байхгүй ч гэсэнтэй ийм зүйлүүд болж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүний бие махбод өөрийгөө эдгэх механизм та. Тий. Таныг одоо яг хавдар судлаач эмч болохоор нэлээд улс өртөө ярьж байгаа болов гэсэн итгэл надад байна. Одоо ингээд хавдрын аль чатанд байсан хамаагүй тийм ээ. За хавдрын яг шинжилгээ ухааны эмэн болон химийн эмчилгээгээ хийлгээд явж байгаад давхар одоо яг энэ психосоматик шинжилгээ ухаантай хостуулах хэрэгтэй юм уу? Эсвэл энэ нэг эмчилгээгээ яг энэ далд хумсартай найдаад үлдээгээд ийшээгээ орох хэрэгтэй юм уу? Үгүй. Би тэр одоо клиник ангаах ухааны тэр эмчилгээнүүдийг бол үүсгээгүй шүү. Тэрийг бол эмчийн заавраар заавал явах хэрэгтэй шүү дээ, тий? Тий одоо уу гэсэн эмийг уух хэрэгтэй. Химийн эм магадгүй туяа гэж хэлсэн бол тий. Тэрийг бол би шууд та инг тэг гэж хэлэхгүй. Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Би зөвхөн далд хумсрын эд шидийг ярьж байна. Эд шидэн цаашийн тий мэдрэлийн систем хүний бие махбод организм ч өөрийгөө нөхөн төлжих юм чадвартай байдгаа гэдгийг ойлгуулах гэж энэ жишээг хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ жишээ юу вэ гэхээр эд шид болоод таныг шууд эдгэн гэсэн зүйл бол биш шүү дээ. Энэ бол сэтгэл санаагаа тайван байлгах юм бол тэр таны биеийн эс эд хүртэл амар амгалан тайван байдалд шилжээд өөрсдийнхөө үүргээ гүйцэтгэх юм биш үү? Нөхөн төлжих ёстой, хуваагдах ёстой, тий? Энэ үйл ажиллагаанууд нь явагдах ёстой шүү дээ. Гэтэл стресстэй лах юм бол энэ хуваагдал зогсох юм байна. Эсийн хуваагдал шүү дээ, тий? Хүчлэг болчих юм байна бие махбод маань. Тэгэл бицэн солилцоо ингээд алдагдаал улам өвчний эдгэрэх процесс биш, улам архагшиж тий хөндрөх процесс руугаа явчихж байгаа. Энэ процессыг хурдсгадаг
зүйл маань сэтгэл санааны хэцүү байдал, дарамт, стрессүүд, гутралууд, итгэл найдваргүй болсон мэдрэмж, тэр хоосон мэдрэмжүүд. Энэ болгон чинь тархин дээр чинь ер нь бол амьдрал бол төгсөж байгаа гэдэг мэдээллийг эсрүүгээ шилжүүлээд байгаа шүү дээ, амжуулаад байгаа. Тэгэхээр би юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр тэгээ сэтгэл санаа чинь амар амгалан бол би эрүүл байдаг юм байна. Тэ? Ийм л одоо шинжлэх ухаантай уялдуулж ярьж байгаа. Тийм. Түүнээс одоо ингээд 4-р шатны хавдар тавин, 3-р шатны хавдар тавин та эмээ орхиол тэгээ шууд ингээд талтах хумсартаас ингээд шилжээрэй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энийг өнөөдөр яг үндэ эмч нар маань ч сайн ойлгоогүй талтах хумсар гэдэг зүйлийг. Яг гэвэл үнэхээр бид нар заагаагүй юм чинь. Даалт хумсар гэдэг зүйл би лав ангаахад оюутан байхдаа ерөөсөө сонсож байгаагүй байхгүй. Тийм. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо энэ удаагийн хөтөж подкастын зочноор психо самажик судлаач эмч Жайната бид ярилцлаа. Таныг энэ сэдвээр ярилцсан гэж ураад яг ярий гэсэн гол агуулгын үнцгийг яриулж чадсан уу? Дундуур нь ярьж яхад нь зогсоогоол ичидийн чим шиг өөр юм болгож хувиргаал ингээд нилээн төөрүүлчихвөө. Яг энэ ярилцлагын төгсгөлд та яг сонсож байгаа сонсогчд маань хандаад нэг базаад гэдэг юм уу те ингээд нэг хэлж өгөөч дүгнээд. За тэгэхээр өнөөдөр те миний нөгөө ингээд хэлмээр санагдаад байгаа зүйл маань сэтгэл санааны байдал, хүний биеийн өвчнийг тэг улам хөндрүүлэх, архагшуулах, өвчний эдгэрэх процессыг тэг улам ингээд саадтай байдалд оруулах, удаашруулдаг. Тийм болохоор сэтгэл санааны байдал маш чухал. Тэг энийг л ойлгосоо л гэж хүсэж байна. Тэгэхээр нөгөө сэтгэл санааны байдлууд маань яг өнөөдөр одоо төгшөлт, айдсууд би төгшөхгүй, айхгүй бай гэж хүмүүс хичээдэг, боддог, тэ? Тийм шүү дээ. Амар амгалан бай гэж хүн болгон бодож байгаа. Тэгтээ чадахгүй байгаа даа хүн байна. Ургуулan бододдаг энийг зогсоё гэж зогсоож чадахгүй хяналтгүй байна. Энэ юу вэ гэхээр тэр даалт хумсарт чинь тэр оюун ухаанд чинь кодлогдсон таныг хамгаалж байгаа сэтгэлийн хариу урвлууд байгаа. Тэгэхээр энийхээ цаадах учир шалтгааныг нь ойлгоод эдгийгээ тайлцгал юм бол энэ хариу урвлууд таны амьдрал дээр ингээд таныг зовоодгүй юм байна. Энийг бол өстой нэг практикээр би маш сайн ойлгосон. Нэг одоо маш олон траума байгаа шүү дээ. Нэг нэгээр тайлах юм бол бүгд ер нь бол бүрэн тайлагдах боломжтой. Тэгээд сэтгэлийн ийм таныг зовоогоод байгаа төгшөлт, айдас, сандрал, ургуулan бодолт энэ байдлууд бүгд ер нь бол эмхцэгцэнд орд юм байна. Тийм. За баярлалаа. Танд баярлалаа. Баярлалаа. Сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкастын энэ удаагийн дугаарт психо самажик судлаач эмч Жайна оролцлоо. Хөтлөгч ямаа сонсогч та бүхэндээ хамт байлаа. Танд баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За дараагийн дугаараар эргээд уулзцгаая сонсогчдоо. Түр баяртай.